Өнөөдрийн бүтээлээрээ бид нар цаасаар мод урлах болно. Тэгэхээр бид нар яах нь ийм хоёр төрлийн мод хийх нь байна. За тэгэхээр бидэнд юу хэрэгтэй гэхээр А4 хэмжээтэй өнгийн цаас, хайж, за бал тэгээд цавуу байхад бол одоо бид нар энийг хоёр модоо хийчих нэ. Нэгэн зүйл нь шаардлагагүйгээр ингээд өөрөө тогтдог мод хийлээ бүгдээрээ.